Залуучуудад чөлөөт цагаа соёлтой зөв өнгөрөх газар маш их хэрэгтэй байдаг. Ялангуяа оюутан сурагчдын амралт тохиож байгаа энэ өдрүүдэд гэртээ ганцаардаж юу хийхээ мэдэхгүй байгаа бол хайрын кафед зочилж олон найз нөхдөдөө болох боломж байна. За манай Love Cafe-ээс оюутан залуучдын хөтөлбөр маань оюутан залуучууд чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлэх үүднээс 7 хоног бүр тогтмол ингээд явагддаг байгаа. Тэгээ бид нар энэ үйл ажиллагаа 7 дахь жилдээ хийж байгаа. Жилд ойролцоогоор 300 орчим залуучууд энд оролцдог байгаа. За тэгээд олон бас сайн дур уран сайханчид ирж орон бас нэртэй лектор ирж бас бидэнд бас онцгой лекцүүдийг бас хуваалцдаг байгаа. Бид тэр өвлийн амралтаа бас онцгой бас кемпүүдийг бас зохион байгуулдаг байгаа. Энэ удаатай бид нар бас юм заалын кемпийг хийж үзэж байна. Тэгээд санагдаа сайхан байна. Тэгээд өнөөдөр бас бүтэн өдөржингөө болно. Одоо удахгүй залуучууд маань бас ирэхээр бас бидэнтэй холбогдож байгаа. Тэгээд бидний хаяг Love Cafe группээр бас ингэ хөтөлбөрийн үйл ажиллагаанд танилцуулга бүх зүйлүүд одоо явагддаг байгаа. Энэ цаг үеэр интернет, сошиал медиа ертөнцийг нэлээд хөгжсөн. Амьд харилцаа нэлээд хомс болсон тийм цаг үе гэж би бодож байна. Тэгээд гэртээ ороход ч гэсэн хүмүүс утсаа байраа суудаг ч юм уу, телевиз үзээ суудаг ч юм уу, зарим компьютер тоглох ч юм уу, интернетээр бие биентэйгээ харилцах ийм жишээний нэг амьд харилцаа байхгүй болсонтой холбоотой бид энэ зүйлийг жоохон сэргээх, бие биентэйгээ уулзах, цагийг өнгөрөх, зөв болсон өнгөрөх тэр зүйл дээр нь жоохон туслах, дэмжих талаар энэ үйл ажиллагаа зохион байгуулах гэж ярилцсан байна. Энэхүү хайрын кафе Мегмар гараг бүрийн 14 цагаас 18 цаг хүртэл 4 цагийн хугацаанд ажилладаг юм байна. Залуус та бүхэн энд хүрэлцэн ирж цагийг үр бүтээлдээ зугаатан өнгөрүүлээрэй. Light News мэдээллээ.